Мэргэжил Цэгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийг танилцуулж байна. Сахилгааны техникч. Сайн байна уу? Намайг Батөлгийн Гамбат гэдэг. Би Дархны Уулуурхай Эрчим хүчний Политехник коллеж цахилгааны техникч мэргэжлэр 2015 онд төгссөн. Одоогоор би 2017 оноос хойш Дархан төмөрлөгийн үйлдвэрт цахилгаанчин мэргэжлэр ажиллаж байгаа. Цахилгаанчин мэргэжил гэдэг нь одоо хувь хүний эмх зэгц нэгтний байдлыг маш гоё тодорхойлж өгдөг болохоор би энэ хүмүүс мэргэжлийг сонгосон юм аа. Миний хийж гүйцэтгэх ажлын хувьд гэх юм бол инженерийн өгсөн нарийн зааварчилгааны дагуух ажлыг тодорхой хугацаанд хийж гүйцэтгэхээс гадна гам бөмбөлөг болон цөмөл үйлдвэрлэх цехийн тоног төхөөрөмжийн цахилгааны саатал гарсан үед найдвартай түргэн шуурхай очиж цахилгааны саатлыг арилганаа. Одоо үйлдвэрийн тоног төхөөрөмжийн дэргэд ажиллахад одоо байнгын хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа тогтмол авч сонос сэрэмжтэй ажиллах хэрэгтэй. Тэгээд цахилгааны хувьд гэх юм бол одоо үнэртэх, хамсах, харах мэдрхүүд ямар ч тийм нөлөөлөл байхгүй тусгай багаж тоног төхөөрөмжийн дагуу хүчтэй байгаа гэдгийг тодруулдаг учраас найдвартай аюулгүй ажиллагааны доор ажиллах ёстой. Нэг ч хором одоо сонос сэрэмж алдаж болохгүй. Тэр талаараа цахилгаан гэдэг бол маш эрсдэлтэй тийм мэргэжил байгаамаа. Манай ажлын байрны хувьд тэгвэл одоо цахилгаанч нар ажилд орсноор тодорхой хугацаанд туршлага хоригдлуулан техникч болон инженерийн мэргэжил эзэмшсэн. Түүнээсээ дээшлэн амжилттай одоо ажилласнаар цахилгаан хангамжийн албаны дарга хүртэл дэвшиж ажиллах боломжтой. Цахилгааны техникч мэргэжлийг сонгон суралцах байгаа хүүхдүүдтэй хэлэхэд цахилгаан хизээч хуужрахгүй байнгын эрэлт хэрэгцээтэй ажлын байраас тасралтгүй хангагдах учраас энэ мэргэжлийг сонгож суралцаарай гэж хэлье. Би мэргэжилтэй хайртай, би мэргэжилтэй дуртай. Мэргэжил Цэгийн